Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Өнөөдрийн дугаараар бид өөхөх үедээ юу мэдэрдэг вэ гэх хүн бүрийн сонирхлыг татдаг нэгэн асуултанд хариулахыг зорилоо. Дебора Фрюм бол энэ мэдрэмжийг 2 ч удаа мэдэрсэн хүн юм. Эхнийх нь 1984 онд хүүхдээ төрүүлэх үедээ, хоёр дахь нь 2007 онд болсон автослын дараа мэдэрчээ. Тэрээр уг үйл явдлуудаа нийтлэл болгон олон нийтэд хүргэснийг бид та бүхэнд орчуулан хүргэж байна. Ингээд контентоо эхлүүлцгээе. Нөхөр Брюсээс өөр хинч ч биеэс гарсан туршлагынхаа талаар ярьж байснаа санахгүй байв. Юу басныг яаж ойлгохоо ч мэдэхгүй, хэрхэн ярих учраа ч олдоггүй байлаа. Ухархайнууд хамрын хонхорхоо бүхий хаалуу өнөх шиг өөрийнхөө гавлын ясны зургийг харж суухдаа би үнэхээр их цочирдсан. Арьсан доор минь юу байдгийг илэн далангүй харуулсан. Тэр бодит дүр зураг цочирдсан хэрэг. Шүдний эмч намайг толгойнхоо бүх хэсгийг багтаасан ийм панорам зураг авахыг ятгаж тухайн зургийг авахулсан юм. Эмч зураг авч дуусаад өрөөнөөс гарахдаа миний гавлын ясны зургийг толгой дээр байрлах дийлэгцэнд тэр чигтэн орхиод гарч ирсэн. Энэ панорам зураг миний амийг өргөн шүд гарсан инээмсэглэлтэй мэт болгон гажуудсан байлаа. Ирээдүйд ийм болох юм шиг тэр дүр төрх надад сайн уу хонгор минь чи эцэстээ ийм л болно шүү дээ гэж хэлэх шиг болов. Шүдний эмчийн сандал дээр ийхүү тавгүйхан сууж байхдаа би үхэлтэй нүүр тулгарсан уюудынхээ талаар бодсон. Надад 2 ч удаагийн үхэлд ойртсон туршлага бий. Гэхдээ тухайн үед үүнийг ингэж нэрлэдэг гэдгийг ястай мэддэггүй байлаа. Энэ хоёр тохиолдол хоорондоо ялгаатай байсан ч хэдэн жилийн дараа 100 ийм тохиолдлыг нэгтгэн бичсэн намыг уншихдаа минийхтэй тун тустай байсныг олж мэдсэн юм. Анхны үхэлд ойртсон мэдрэмж маань ууган хүүхдээ төрүүлэх гэж байх үед хугацаанаасаа өмнө төрөх магадaltaй гэх онцтойгоор эмнэлэгт хүргэгдсэний дараа болж байлаа. Тэр үед миний даралт хит өндөр болж, элийн үйл ажиллагаа алдагдан таталт өгч эхэлсэн. Их баригч эмч түүнийг яаралтай хагалгааны өрөөрөө аваач хэмээн хашгирч байсан юм. Яг тэр үед гинэт би өөрийгөө төрөх өрөөний буланд таазны ойролцоо хөвж байгаа мэт мэдэрч, эдгээр үйл явдлыг дээрээс нь харж байлаа. Эмч нар намайг хагалгааны өрөөрөө яаравчлан авч явж, миний болон хүүгийн минь намайг аврах гэж хичээж байсан. Хачирхалтай нь би ямар ч мэдрэмж, сэтгэл хөдлөл мэдрээгүй. Эмч нар хүүг маань кесар хагаргаагаар төрүүлж, янз бүрийн шалтгааны улмаас 2-7 хоног орчим нэраа эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Харин намайг 3 хоногийн турш хиймлэр комд оруулсан. Биеийн байдалд үүсэх бүх хүндрэлүүдийг тогтворжуулахыг хичээж байсан хэрэг. Үүний дараа би хэдэн сарын турш эрүүл мэндийн асуудалтайгаа тэмцэх хэрэгтэй болсон юм. Энэ мэдэрсэн зүйлийн талаар яаж ярихаа хэрхэн ойлгохооч би мэддэггүй байлаа. Тиймээс би хүндрэлтэй төрсэн хүүгээ асарч мөн өөрийнхөө эрүүл мэндийг сэргээхэд бүх анхаарлаа төвлөрүүлсэн. Миний 2 дахь үхэлд ойртсон үйл явдал хүйтнээс хэтэрсэн хахирч явартай Валентины өдөр тохиолсон юм. Тэр өдөр маш хүйтэн байсан болохоор би өмнө нь нэг их өмсөж байгаагүй ээжийнхээ нэлээд зузаан хөдлөхөд баг зэрэг тохгүй санагддаг носон балтааг хөмссөн байсан. Брюс бид хоёр хотын төвд байрлах The Local гэх ресторанд 2 хос найзуудтайгаа уулзгаар төлөвлөсөн байлаа. Би төвчрөл ихтэй уулзуур руу ойртож явах үед миний сүүлчийн санаж байгаа зүйл бол урт талд тод ногоон гэрэл асч байгааг хараад дотроо тазархаж байснаа санаж байна. Тэр 2 замын уулзуур дээр хүлээх нь үргэлж маш удаан санагддаг байсан юм. Бид уулзалтаасаа хоцорч явсан тул замаар саадгүй гарна гэж бодоод баярлаж байлаа. Гэхдээ бид замаар саадгүй гарч чадаагүй. Хожим нь жолооны үнэмлэхгүй бүртгэлгүй машин унаж авсан нэгэн ир дөрөм зөрчиж манай игнэнд орж ирэн бидний хүчтэй мөргсөн гэдгийг олж мэдсэн. Үзүүлсэн гимплээс харахад түүний машин цагт 40 миль буюу ойролцоогоор 64 км түүнээс дээш хурдтай явж байсан юм билээ. Ослын дараа бидний сууж явсан Volvo бараг л төмрийн сэг болчихсон байсан. Агаарын дээр нэгдэхдээ нөхрийн нүдний шилийг хагалж тухайг нь зүссэн. Нөхөр маань эмч мэрэгчлээ учир намайг ухаангүй байхыг хараад амьсгал зүрхний цохилт шалгахыг оролдоход ямар ч амьд байгаа шинжгүй байсан учраас сандарч миний нэрийг ахин дахин чангаар хашгирч намайг сэрэх гэж оролдож байсан гэсэн. Ослын дараах тэр агшинд би өөрийгөө хэн нэгэн өөрийн гэсэн ухамсартай оршихуу гэдгээ ч ухаарсангүй. Харин үүний оронд урд өмнө хизээч мэдэрч байгаагүй гүн гүнзгий туйлын тавныг мэдэрсэн. Яг л гүн гүнзгий дотроосоо бүхэл оршихуйгаараа би аюулгүй байна. Гэртээ байгаа мэт тийм мэдрэмж надад төрсөн. Би яг л гэрэлтсэн шар туяанд бүрэн умсан мэд санагдаж байв. Энэ мэдрэмжийг хэрхэн тодорхойлохоо сайн мэдэхгүй ч би яг л Путин гих зөөлөн амттангаар дүрэн том савн шидэгдсэн мэд санагдсан. Гэхдээ энэ нь сайхан тав тухтай байдлаар би өөрийгөө өгсөн юм шиг огт мэдрээгүй. Харин ч эсэргээрээ би юр бусын жаргалтай амьд байгаа мэт санагдаж байсан.
Би тайвшрал таашаал хосоосон гүн хөнгөн хөөрлийг мэдэрч өөрийнхөө мөн чанарыг амьдралын хүчний төвд гялалзаж буугаар мэдэрсэн. Энэ үгсийг бичиж суугаа энэ мөчөдч би утасны онолыг санаж байна. Энэ нь физикийн онолын нэгэн санаа бөгөөд орчлон ертөнц бүхэлдээ жижиг тус тусдаа орших эрчим хүчний битүү гогцоонууд буюу утаснуудаас бүрдсэн гэж үздэг. Эдгээр утаснууд тус бүр өөр өөрийн татамжтайгаар чичирдэг. Магадгүй тэр мөчөд би өөрөө нэгэн битүү гогцоо эрчим хүч болсон байж ч мэднэ. Орчлонгийн нэг хэсэг болооч бас оршихуйгаараа ялгарсан нэгэн хэлбэр. Брюс миний нэрийг алас холоос дуудаж буйг сонсоод би бүр дургу хүрсэн. Би тэр газраа л үлдмээр байсан. Үнэн дээр би буцъя гэж ямар нэгэн тодорхой шийдвэр гаргасан эсгээ сандаггүй. Тэр мөчөд би өөрийгөө ухамсартай шийдвэр гаргах чадамжтай би гэж мэдэрч байсан эсэхтэй ч итгэлгүй байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам би тэр агшинд эргэн ирэхээсээ хүчтэй татгалзаж байснаас санах болгондоо нулимс оноодог болсон. Магадгүй энэ нулимсны уг үндэс нь гэмшил байж ч мэднэ. Би бодит бие рүүгээ буцхаас цааргалсан минь хайртай хүмүүсээ орхих гэсэн уралт мэт санагддаг. Тэдэнтэй хамт амьдрахыг бус шар пүтэн шиг зөөлөн амттангаар мэдрэгцэн тэр оршихуйг илүүд үтсэн юм шиг. Эцэст нь би рүүгээ буцаж ирэхэд яагаад ч юм бэ? Ямар ч өвдөлт мэдрээгүй. Би тосол торсон гэдгийг ухаарч бат бух гэж боддог байсан. Volvo машин маань дотроос хэрхэн няцарсан байгааг харж ойлгоход надад баггүй хугацаа хэрэгтэй болсон. Нөгөө машины гаж мөрөө басан гэрэл манай машины салгааныг хачин өнцгөр гэрэлтүүлж байлаа. Бодит мэд хэрний зүүд шиг гэрэл миний өмнө жирэлзэх жижиг гэлтгансан бөмбсийг туяаруулж байсан. Тэр нь магадгүй дэлбэрсэн агаарын дэрний ширхэг ч юм уу. Эсвэл хөдөлгүүрээс цацагдсан ямар нэгэн бодисч байсан байж мэднэ. Эсвэл зүгээр л тэр нөгөө ертөнцийн гэр шиг тайвныг санаалцахын гунигч байж болох юм. Машины гадна талд утаа эсвэл уур мэд зүйл агаарыг дүүргэсэн байлаа. Яг юу байсныг нь би мэдэхгүй. Одолгүй би урт талын цонхоор урт үстэй, бараан дүрстэй нэгэн хүн гүйж өнгөрхийг харсан. Тэр гараас харвалцуулан орилж байсан. Хожим нь тэр хүн нөгөө машины жолооч байсан гэдгийг олж мэдсэн. Хажуу тийш харвал Брюс байв. Цонхилсон цагаан царайн цус нь будагдсан байлаа. Тэр ямар нэгэн зүйл хэлж байгаа мэт харагдсан ч би түүний үгийг ойлгож чадаагүй. Миний дараагийн дурсамж бол нэг эрэгтэй хүн машины хажуугийн хаалгыг хонгойлгож надад хандан ярьж байгаа мөч. Өнөөдрийг хүртэл би түүнийг яг тодорхой сандаг. 40 орчим насны, өснө буржхор боловч халцарсан духтай, зангаагүй захтай, цагаан саргочог өмссөн байсан. Тэр яг л ямар нэгэн офисын ширээний ард суудаг хүн шиг харагдсан. Тэр надад ингэж хэлсэн юм. Би бүсийг чинь суллана. Гэхдээ хөдөлгөхгүй. Зөвхөн хөдөлгүүр газ авбал чамайг гаргана. Түргэн тусламж эртэл би чамтай хамт байна гэсэн юм. Тэгээ тэр хүн машины гадна талд өвдөг сөгдөн сууж, түргэн тусламжийн ирж намайг тэрхэнцэр тэгтүүлж баглах хүртэл миний гараас атгаж байсан. Ослоос нэлээд хугацаа өнгөрсөн хойно бид болсон явдлыг харьцуулан ярилцаж байх үед Брюс надад тэр хүний талаар ямар ч дурсамж байхгүй. Түргэн тусламжийн ирснээс өөр хэнийг ч хараагүй гэж хэлсэн. Үүнийг сонсоод би тэр хүн үнэхээр байсан эсэхийг баталгаажуулахын тулд ослын газар ажилласан түргэн тусламжийн ажилтнуудыг олж нэрийг нь тэмдэглэсэн хүн байгаа эсэхийг мэдэж тэр хүн талархлаа илэрхийлмээр байсан юм. Гэвч би хэнийг ч олж чадаагүй. Гэрч ч олдоогүй. Эцэст нь миний хавирган дээр гүн хөхрөлт үүссэн байв. Хэдэн сарын турш амьсгаа авах бүрт цээжийг минь өргөс тороор ороож боосон мэт мэдрэмж төрдөг байлаа. Зүрхний дээр байрласан том цус хуралтыг багасгахын тулд би олон сар эмчилгээ, мөн нүхэн сэргийн хэмжилгээг ч хийлгэх шаардлагатай болж байсан юм. Тэр шөнө ээжийн минь зузаан балтаа миний аймыг аварсан ч юм билүү гэж би олондоо боддог. Өмнө хийсэнчлэн Брюсээс өөр хинт ч би ослын үеэр туулсан тэр юр бусын өөр ертөнцийн мэдрэмжийнхээ талаар ам нээж байгаагүй. Би гэр бүлийнхэндээ ялангуяа ойр дотныхондоо үхэлд ямар ойрхон байсан гэдгийг мэдэгдэхийг хүсээгүй. Тиймээс энэ тухай дэлгэрэнгүй ярьдаггүй байсан юм. Учир нь тэр үедээ ч би өөрөө юу туснаа, хэрхэн нэрлэж, хэрхэн ойлгуулахгаа огт мэддэггүй байсан юм. Би угаасаа л юмд амархан итгэдэггүй. Бүх зүйлийг нэгтэлж байж итгэдэг хүн. Өмнө нь Дартмуудын анагаахын сургуулийн их хүүхдийн эрүүл мэндийн танхимд судалгаа болон нөөцийн төвийн хамтран захирлаар ажиллаж байхдаа би байнга бодиттой прагматик сэтгэлгээтэй байх шаардлагатай болдог байлаа. Гэхдээ энэ нь надад огтхон ч хүндрэлтэй санагддаггүй байсан. Учир нь би угаасаа ийм л хүн байсан. Хэрвээ би шин гэрээний үеийн хүн байсан бол магадгүй яг л Томаш байж таарна. Есүс дахин амьсан гэдэгт итгэхийн тулд заавал шархыг нь гардан хүрч үзнэ гэж зүтгэх байсан биз. Надад итгэхийн тулд 2 удаа үхэлд ойрцон туршлага туулж үзэх хэрэгтэй болсон. Хэрвээ ийм зүйл тохиолдоггүй байсан бол би итгэх байсан уу? Миний бодлоор үгүй. Бүх хүн тэдгээрийг бүрэн ойлгохын тулд заавал өхөлтэй уулзсан туршлагыг туулж үзэх шаардлагатай юу гэдгийг би мэдэхгүй. Харин миний хувьд бол тийм байсан нь лавтай. Тэгэхээр нүдээр үзэж байж л итгэдэг хүн 2 удаагийн өхөлд ойрцсон туршлагатай болчихвол яахгүй. Энэ бүхэн миний орчлон ертөнцийг ойлгодог үзэлтэй огтхон ч нийцээгүй.
Тиймээс би энэ тухай олон жилийн турш дуугүй явсан юм. 2 жилийн өмнө найз маань Виржиниагийн их сургуулийн эмч судлаачийн бичсэн үхэлтэй уулзсан туршлагуудын тухай номыг надад зээлдүүлсэн юм. Тэр номыг унсныхаа дараа би энэ сэдвийн талаар олон өөр судалгааг сонирхож унссан. Шинжлэх ухааны нийтлэлүүдэд бичигдсэн олон хүний мэдүүлэг миний туулсантай тун адилхан байгааг ойлгоход би нэгэн зэрэг гайхаж бас тайвширч байлаа. Өөрийнхөө туулсан зүйлийг нэрлэж тодорхойлоод үүнийг олон хүн ижилхэн мэдэрсэн гэдгийг мэдэх нь намайг эдгээр туршлагынхаа талаар хүмүүст ярьж хэлэхэд илүү нээлттэй болгосон. Тэдгээр туршлага үнэхээр байдаг гэдгийг мэдэх нь надад тайвшрал өгдөгч би одоо хүртэл үхэлд ойрцсон туршлага туулсан хүнтэй уулзаж тэм хүний хайж ч үзээгүй. Магадгүй би хэн нэгэн өөрийн боловсруулсан тайлбарыг надад хүчээр итгүүлэх гэж оролдох вэ гэхээс эмээдэг байх. Ирээдүйд би энэ талаарх бодлоо өөрчилж мэднэ. Тэ одоохондоо би бэлэн биш байна. Би туулсан үхлийн туршлагынхаа талаар ямар нэгэн хатуу дүгнэлт гаргахаас эмээдэг. Өмнө нь туулсан туршлага ирээдүйд юу тохиолдохыг батлана гэж байхгүй шүү дээ. Гэхдээ надад тайвшрал өгдөг нэг зүйл бол аль алинд нь би сэтгэл санааны айдас, биеийн өвдөлт огт мэдрээгүй. Энэ нь зөв эсгийг мэдэхгүй ч би үхлийн яг тэр мөчөөс айдаггүй. Харин миний бурханд итгэх итгэл энэ туршлагад тулгуурладаг ч юм уу эсвэл түүнээс бэхэтсэн ч гэж хэлэхгүй. Би зүгээр л тэр хоёр явдлын аль алийг нь давж гарч чадсандаа талархаж тэдгээр нь ямар учиртай байсан бол гэж одоо ч сонирхон эргцүүлсээр л явна. Одоогоор би тэр туршлагынхаа талаар хуваалцсан хүмүүсээс минь хэн нэгэн миний ярьсан зүйлд илт эргэлзсэн нь үгүй. Ихэнхдээ хүмүүс амьд байгаа чинь ямар их азтай юм бэ? Эсвэл ямар сонин нууцлаг юм бэ гэж хариу өгдөг. Хэрвээ хэн нэгэн намайг ийм зүйл зохиосон гэж буруутгавал хэрвээ тэр нь намайг дооглож, доромжилж байгаа үйлдэл биш л бол би төдийлөн тоохгүй. Би юу ч зарах гэж яваагүй. Хэн нэгэнд юм нотлохыг ч оролдож байгаа биш. Миний дурсамж тод нарийн байсан. Тухайн үеийн өдрийн тэмдэглэлүүдтэйгээ харьцуулахад ч тэр мэдрэгдсэн зүйлсийн нарийн деталь өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдсан байдаг. Юу басан гэдгийг би өөрөө мэднэ. Харин бусдын итгэх хэсэг надад хамаагүй. Багадаа би үхсний дараа юу болдог талаар яг юунд хэрхэн итгэх ёстойгоо маш тодорхой заалгаж өссөн. Би голдуу протестант, дал Америк гэр бүлийнхнээс бүрддэг бяцхан сумд өссөн юм. Өвөө аавг хоёр минь номлол уншиж, нагц эгч маань сүмийн дуулыг удирддаг байсан бол аав маань туслах номлогч хийдэг байв. Хамгийн тод санаж байгаагаар бол тэд хүн нас барахад зүгээр л унтчихдаг. Харин амьлалтын өдөр ирэхэд нойрноосоо сэрж амьдралынхаа сайн муу үйлдэлээс хамааран аль нэг мэдээг хүлээж авдаг гэж бат итгэдэг байсан. Мөн надад ч гэсэн тэгж зааж байсан. Тэд там байдагт итгэдэггүй байсан тул шийтгэл гэдэг нь хизээч тийшээ илгээгдэх тухай биш. Харин өөр төрлийн хариуцлага хүлээлгэх байдлаар төсөөлдөг байв. Би гэр бүлийнхэн тэдний итгэл үнэмшилт гүн хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр миний сүнслэг аялал өөр замаар эргэж эхэлсэн. Би бусад протестант урсгалуудын сүмд ч очиж оролцож үзсэн. Тэд бүгд үхсний дараах амьдралын талаар өөр өөрийн багахан ялгаатай үзэлтэй байлаа. Өнөөдрийг хүртэл би яг үхсний дараа юу болдог талаар бүрэн итгэлтэй байдаг. Түүнийхээ төлөө түгшгэ байсан. Би нарийн ширийн зүйлсийг заавал мэдэх албагүй гэдэгтээ тайвширсан. Сүүлийн үед би өмнөх шигээ шашинлаг гэхээсээ илүү сүнслэг мэдрэмжтэй болсон. Хууль дүрмийг ягштал дагах тухайд бага санаа зовж, харин дотоод зам чиглэлээ анзаарах талд илүү анхаардаг болсон. Би хүмүүсийн сэтгэлд илүү ойртож, холбогдож чаддаг болсон ч тэднийг заавал нэг итгэл үнэмшил рүү хөтлөх хэрэгтэй мэт дарамт өгүүрэг хариуцлага мэдэрдэггүй болсон. Бурхан байдаг гэдэгт би эргэлздэггүй. Гэхдээ одоо би Бурханы оршихуй үйлдэлийг илүү уудан багтаамжтай, уян хатан өнцгөөс хардаг болсон. Өөрөөр хэлбэл би Бурханыг өөрийнхөө өмнө бүтээчихсэн тэр хайр цагнаас гаргасан. Хачирхалтай нь энэ нь миний амьдралыг нэгэн зэрэг айдас төрүүлэм хэрнээ бас догдлуулнаар сонио гайхамшигтай болгож өгдөг. Үхэлд ойрцсон туршлагууд минь надад амьдрал төгсгөлтэй хязгаартай байдгийг надад тун тодорхой ойлгуулсан. Тийм учраас би ямар нэг зүйлийг хойшлуулахаа болсон. Учир нь надад дахин нэг маргааш өгөгдөн гэдэгт би бүрэн итгэлтэй байдаггүй. Энэ хандлага бараан гунигтай мэт сонсогдож болохч үнэндээ тийм биш. Хань жин итгэл үнэмшил надад хүсэл мөрөөдлөө дагах зоригийг өгсөн юм. Би хөрөг зураг зурхыг сурах гэж хичээсэн. Мандалин дээрээ тоглож сурахыг оролцсон. Аялал зугаалгандаа дугуй, завиа илүү хэлбэрхэн тээвэрлэхийн тулд 22 жилийн настай машин авахын тулд мөнгөө цуглуулж эхэлсэн. Амьдрал минь тодорхой нэгэн цаг төгснө гэдгийг өдөр бүр мэдэрч явах нь надад амьдралын мөч бүхнөөс аль болох ихийг мэдрэх тэр урам зоригийг өгдөг. Заримдаа өдөр тутмын амьдралын сорилт, элдв дарамт, урам хугарлууд намайг зохих үед би нэг л гонигтай, санаа алдсан мэдрэмжтэй болчихдог. Яг л нөгөө шар пүүдэн амттан шиг мэдрэгцэн тэр оршихуй энэ дэлхийн аль ч газраас илүү
гэр мэт санагдсан тэр орон зайг сэтгэлдээ тэмүүлэн хүсэн санаад байгаа мэт. Гэтэ тэр мэдрэмж минь хизээч шуудхан яваад өгмөр санагдах хэмжээнд хүрч байгаагүй. Хэдийгээр аз жаргал гэдэг зүйлийг байнга мэдрээд байж чадахгүй ч амьдралын жижигхэн хорон бүрээс аз жаргал гэгч зүйлийг би мэдэрдэг. Шинэхэн зузаан хэрчим, сцил пицца зуухнаас гармагцсан идэх тэр мөч. Эсвэл нар жаргахтаа хөндийг минь улбар шаараас нийл ягаан хүртлэх өнгөөр буутахыг харах тэр агшин. Эсвэл заваар зөөлөн хөвч явахдаа дотны найзтайгаа сэтгэлээ удаасан гүн яриа өрнүүлэх тэр үеүүдэд ирээдүйд юу хүлээж байгааг би сонирхолтойгоор болгоомжтой итгэл дүүрэн хүлээдэгч одоохондоо бол амьдралынхаа сайн муу бүхнийг тэрвэрч тайтгарахтаа сэтгэл хангалуун байна. Ирээдүйд юу тохиолдох нь надад сонирхолтой. Бас болгоомж итгэл найдвар тээж байдагч одоогийн хувьд амьдралынхаа сайн муу бүхнийг хүлээн зөвшөөрч тэрвэрч энэ байгаа чигтэн тайван амьдрахтаа сэтгэл хангалуун байдаг. Өнөө өглөө генетлийн сэдвээр эссе бичиж байгааг минь огт мэдэхгүй дотны найз маань надад нэг мессеж бичжээ. Тэр нь Элизабет Барретт Браунингийн нэг ишлэл байсан бөгөөд миний одоогийн мэдрэмжийг үнэхээр гайхалтай илэрхийлж байсан. Дэлхий тэр чигтээ тэнгэрлэг зүйлсээр бэлхэж байхад харин жирийн нэгэн бут бүр Бурхны дүүлэнд авалцаж байдаг. Элизабет Барретт Браунинг. Энэ мөрүүд яг л таны мэдэрч буй. Энэ дэлхий дээрх игэл өдрөд доторх гайхамшиг, бурханлаг оршихуй, дотоод тайвширлын гэрлийг тун энгийн, гоёмсог байдлаар өгүүлж байна. Хамгийн жирийн, харахад тоомжиргүй мэд зүйлс ч дуг учир гэрэл гэгээг агуулж байдаг. Бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.